За сайн байцгаана уу? Алгасаж болохгүй 10 асуулт подкастын маань анхны дугаар эхэлж байна. Тэгээ манай анхны дугаараар өрөвдөж манай Пүүсүү буюу Брюс руу маань оролцож байна. Тэгээ тавтай морил. За баярлалаа. Найзгаа ийм амар юмд оруулж байгаад баярлалаа. Тэгээ найзтайгаа гээд зөвшөөрсөнд бас баярлалаа. За тэгээд манай энэ болохоор 10 асуулт бэлдээд зочиндоо зориулж тэгээд тэр асуултаа сайхан ингээ ярилцаал явчихна хоорондоо 50 чөлөөтэй. За тэгэхээр Брюс Рунгийн хувьд өөрийнхөө талаар хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү үнэн юу байсан бэ? Би амар олон жил арх уусан. Архичин байсан. Тэгээд тэрийг нөгөө мдээгүй амар их цаг хугацаа алдаад одоо тэр үед нөгөө ингээл хүмүүс битгий аав ээж одоо хамгийн ойр дотны хүмүүс ингээд битгий арх уугаач ингээд чи гэдэг байна. Тэрийг ойлгож хүлээж авахгүй байжгаад одоо архичууны хурц бол хамгийн доод давхартай гэж одоо зах дээр очиж архичин болоод тэгэл айгүй их юм алдсны дараа л ойлгосон доо. За би нэрэл архич юм байна да. Гэ түнс би өөрөө архичин гэж боддоггүйсэн аахгүй. Зүгээр нэг ингээ хэрэгдчихэд ойлгодоггүйсэн. Тэр л айгүй хэцүү юм байсан. Тэр хүртэл тэгээд яг одоо нөгөө яг тартагтаа тултлаа гэж ярьж тий одоо хар яриар хэлэхэд тэр хүртлээ яг хэдчнээ хугацаа байхаа тэр их олон жил болсон шүү дээ. Би бол тэр нь 1-2 жилийн бол яригдаагүй. Яригдахгүй. Тэр чинь бараг 20-30 жил бараг нэрэг 30 25 6 30 жилийн ингээд тархинд мэдүүлсэн байсан баг. Тэг үнэнтэйгээ нүүр тусахгүй хүлээн зөвшөөрөхгүй явсаар байгаа. Би яригч юм шээ гэдэг ингэж явсаар байгаа. Тэгэл нэг мэдхэд бүр одоо доошоо бүрэлээ. Тартагтаа тулаад нийлгээр тэгээд зах дээр нэг яг золбны хошиг болж байгаа л тэгээд тавьж байгаа байхгүй. Тэгэл ойр орчны нөгөө хамт уудаг гэсэн нөхдөд чинь тэгээд нөгөө мал зал шиг амар хэцүү шттэ. Хамт уужсэн нөхдөд чинь тэр өнгөрччихгээл яатсан ингээд тэнгүүт нөгөө намруулсан ихний заснаар харих гэж аваад унаад босоогүй гинлээ гээл. Тэгэл баг яг би бол нэр баг л өвөлтөд нэлээд нүр тулсан шүү дээ. Тэгэл айгүй их юм алдчихсан юм заа гэл. Тэг тийм юмнаас нийтийн сүлд ойлгосон дөө. За тэгвэл амьдрал чинь яг одоо тохиолдсон амьдралыг чинь яг хандах хандлага өөрчилсөн хизээж мартагддаггүй нэг зүйл. 2009 онд нэг автын усд орсон. Тэгэд чи одоо 31-2 дэс юм залуу байсан аахгүй. Тэгэл яг нөгөө спорт машин V6 мурга гэдээ модонд орж байгаа үе зүгээр нэг Mitsubishi Lancer гэдэг машин ундаг. За тэгвэл тэр канттай тэгснэ бас хөөхө хормоо ороотой яндан мандчтай. Тэгээ нөгөө төсөө дарвиж явж байгаа л хялгантын замд авалт орол нуруугаа хуглаал. Тэгээд нөгөө эмнэлт гол нь хамгийн амар юм нөгөө үзүүлэхэд эмч нөгөө нурууны зураг авчиад хэлжсэн. Хөнлөө уурсан байна. Тэгээд хамаагүй үлдэх юм бол ингээ нугсаа тасраад суунгуулах юм байна. Ямар ч юу шүү гэдэгт нь нэр ингээд суунгуулчвал яах юм бол тэр өвцөн бол яах вэ? Бүр тэрнээс амар юм болсон бол яах вэ? Тэгээд тэрнээс тэр ослоос удаад ер нь айгүйх юм ойлгож шүү дээ. Юм ингээд болох ёстой юм, болохгүй ёстой юм. Одоо тэрнээс нөгөө яг нөгөө болох юм, болохгүй юм гэж байд юм байна гэдэг. Тэгэл одоо нөгөө юу гэдэг жишээ нь одоо нэг ямар нэг юм хүйцэтгэд ажид ингээд хүйцэлдэг ингээд болохгүй оргид идэх цаанаас тэгэл юм хаагаад ч юм. Тэнгүүтээ хайдаг болцоох. Энэ үнэхээр бүр надад илүү муу юм огт хийхгүйснээс одоо илүү муу юм болж магадгүй одоо энэ ингээд хориод байгаа юм болоо. Тийм болохоор заавал энийг бүтээх гээд яах вэ ингээд яах вэ гэж тэгээ ер нь юмыг нөгөө талаас нь нөгөө өнцгөөс ч юм уу тэгж харж чаддаг болсон юм болов уу гэж боддtiin байна өөрөө. Тэр ослоос. Тэр сумга болохоо алдсан яс туурчаа тэгээ яваад исэн гэсэн үг. Өдгөл мэдэхгүй л байна. Өвдөл яваад идэг. Тэг өвдөл. Өдөр чи тэгээд ерөөсөн 3-4 цагийн л ажиллаж байгаа байхгүй. Тэнд чинь аварт орчоод ээж очоод аваад тэгээд шууд авчиж ирээд эмдэгт ингээд үзүүлэх чинь тэгэл чих. Тэгэл өвгөнд очоод дээшээ хараад 30 хоног хэвтэж байгаа юм чи. Өөр эмчилгээ байхгүй барах шүү. Тэгээд одоо бороостол нийт. Тэгээд сумгаа болцсон бол яа тий.
Тийм тэгээ айд штэ. Эрэгтэй хүнд чинь нуруу аягүй чухал шүү дээ, эрх хүн. Ноён нуруу гэж ярьдаг шүү дээ. Тэгээ хугарсан штэ тэр чинь. Хугараад. Тийм ноён нуруу нэг хугарсан. Яа. За. Одоо яг амьдралдаа өнгөрсөн зүйлдээ яг ингээд яг нэг харамсч явдаг зүйл юу вэ? Олон байгаал байх л да. Тэрний тусдаа яг одоо ингээд юусэн мартагддаг. За энэ эргээд бодохоор аягүй харамсдаг тий. За зөндөл юм байгаа л та. Тэгээд одоо ингээд бодохоор би ч нөгөө охин хүү хоёртой шүү дээ тий. Хоёр хүүхдэл аягүй их боддتي. Юу нь яг нөгөө би ч бас нэг анх удаадаа болчихс. Тэгээ нөгөө хоёр хүүхдээ жоохон дутуу харилцсан юм болоо тий. Хайраар жоохон дутаацсан юм болоо гэж боддог. Тэрэнд би аягүй харамсч явдаг. Тэгээ зарим юм дээр ингээл хүүхд босоо ингээд ягтай айд болох чөдөтөдөс. Тэгтэл зарим юм дээр ингээд дуугаа өнгөрчихгүй. Тэгэл нөгөө мо хоёроо загинж магинжста бодохоор би тэрэндээ л айгүй харамсдаг. Хоёр хүүхдэл хараад ер нь тэгээд чийдсэн тэгдэг үү? Би эцэг хүн ер нь өөртөө сэтгэл ханддаг байх гэж боддог. Яг тэр ингээд мандад би хайрлаад байгаа. Тэгсэн мөртөө эргүүлээд харахаар л заавал дутуу санагдаад идэх байхгүй. Чамд ингэ санагддаг бас. Би ч болох нь оройтож авсан. Тэгээ хүүхдүүд. Гэхдээ одоохон дээр хүүхдүүд жоохон болохоор тийм ээ тий. Нөгөө тэднийхээ араас хүй хаа ихсээр байтал нэг мэдгэтэл өдөр өнгөрч одоо сайн харилж байгаа муу харилж байгаа гэж мэдчих заамгүй болоо. Чамайг жишээлбэл нэг одоо ингээл сошиалар одоо тэгээ фейсбүүкаар ч ингээл харахаар тэгэл хоёр хүүхэдтэй айгүй гоё л гэдэг чинь том хүүхэдтэй болохоор л заримдаа хүүхдүүд маань том болохоор ийм л байх та гэж бодогдтол гоё юмуд бас харагддаг шүү дээ. Тэгээд том болохоор хаягдаад тэгэхээр л хүн яг нэг өнгөрснөө айгүй харагдав шүү. За би хүүхдээ жоохон дутууд их ч үгүй. Тэгээ одоо хажууд хамт байхгүй болохоор тий. Тийм тийм. Хол байгаа. Тэгэхээр яг би ч болохоор өдөржингөө хамт байгаа гэж ярьдаг чи. Тэгэхээр юу тэрийг бодох. Тийм юу тэрийг бол яг л байгаагаар. Гэхдээ ер нь яг бас би ч бас бодож тэ одоо яг том болоод яхаар нэрээ харамсахгүй байдлаа хайрлах. Тэгээ жоо хүүхдүүдийг хайрлах юмсан тий. Яг тэр баг одоо яг одоо юм тий. Гоё нас нахгүй хөрх. Тэгээ яг тултал нь би ч гэсэн яг манай бид нарыг баг байхад хагас бүтэн болгон заавал уул руу гардаг. Тэгээ хагас заавал хүүхдэд аваа гардаг. Тэгээ тэр нэрээс мартагддаг байхгүй. Тэгэхээр бас аягүй гоё чанартай цагууд хамт өнгөрөөж ийл тий. Тийм. За За пүүсүгай. Хин нэг одоо голдон ортол гомдоож байсан уу? Тэгээд хин нэг бас үнэхээр ингээд чиний бод зүгээс аягүй гой баярлуулж ирсэн үү? Хин бэ? Ээжигэд их гомдож исэн бах гэж боддоо. Тэгээд ямар олиг бахт дөрөс хүүхд нарийг угаал дандаа л энэ тэндгүй инхтэйвний хүүхд мэрэгийн хүүхдгээ явж ийн гэл тэрний явахтай зүгээр л нэр хүнднээс илүү нөгөө хайрлаад өсгсөн хүүхд нэгэл энэ дарыг угаал нохой амьдралаар амьдраад байхаар бид ээжигэд их арайлчимжид гомдоцсон байх гэж боддоо. Баярлуулахын тухайд их одон баярлуулсан шүү гэж. За чиж мэдлэлтэй тий. За яг би ч одоо бас 3 жилийн өмнөөс илүү. За айлдагч болоод 6 сарын 1-нд айлдагч болж хүүхдүүд баярлуулаад өвөл нь болохоор өвлийн өвөө болоод хүүхдүүдэд тэгээд хамгийн их яг зөндөл олон түүх байна л да. Тэгээд баярлуулсан. Тэрнээс нэг хамгийн сүүлд хамгийн их гоё таалагдсан нь болохоор сэтгэл толтод нэг манай найз бүсгүй ахын охин. Тэгээд хөөхөн ингэдэг нэг модон дээр бэлэг бичээд захиа бичээд өөдөө бичээд үлдээч тийм ээ. Тэгээд тэрийг мдээгүй байжгаад гинт санамсруугаа хойдоо хотороод дандаа тэгтний хүүхдүүд баярлуулдаг. Хотод очиж ах トゥ нэр хүүхдүүдийг баярлуулж чиг орчихгүй юу. Тэгээ өвөө болоод орсон чинь нөгөөд чинь бүр ингээд дуурдгуу шокроод. Тэгээ нөгөө ингээд өвөө нь бидэг өгч яана миний охин мөнх хоёр хүү хаана нэг гэдэг аав ээж нэрийн нийтээ заа тэр миний охин бидгээ аварга өгчөд тэгээ гараа авчихсан. Яг гараа авчиж цасгээд орилж исэн байхгүй. Тэгээд буугаад тэгэл хойноос найз бүсгүй гарч ирсэн чи ёо өстө бөө баяр цаад.
нэрээ байд юм бэ гээд. Тэгэд гинт нэрээ модон дээр бэлэг юу бичиж үлдээсэн байсан. Захиа өвдөөд яан нөгөөх нь зөрүүцэн байх вэ гэд очиод үзсэн чинь өвөө би зүгээр л хүүхдийн бэлэг авъя гэхэд. Тэгээ одоо нөгөөх нь одоо урт итгэцэн одоо тий нэрээ өвөө байдаг гэд. Тэгээ яг олон хүүхдүүд би өвлийн өвөө байдаг гэж тийм итгэл зүрүүлж. Тэгээ яг хизээ нэг цагт мэдэн штэ. Худлаа юм уу сахалта хазаа шар өгөө байсан юм байдаг. Гэтэ яг нөө дурсамж нь л гоё дурсамж үү. Нэр үедээ л тий. Хүүхд байх үедээ тий. Би ч гэсэн бас яг тэрийг харж байгаас би нөгөө жоохон байхдаа бас айгүй мөрөөддөгс том болоод яг шинэ жил хэрэгэл хүүхдүүдийг айгүй баярлуулах юмсан. Жоохон байхад ч угаасаа нөгөө яг бидний хүчтэй айгүй шижигдтэй үе шүү дээ амар хэцүү. Тэгэл нэх гой бэлэг ингээл заримдаа ингээл цонхоор хараад зогсож байгаа ингээл хүүхдүүд ингээл амар гой бэлэг бараал явж байгаа заримдаа. Тэгэл тэр мэрийг хараад бас боддог байсан. Тэгээ чамайг тэрийг харахаар бас айгүй зөндөө хүн баярлуулж байгаа хараад бас гой баярлалдаг. Тэгсэн тэгээд дараа жилээс өвлийн өвөө одоо түнхт баярлуулж байна шүү дээ. Тийм шүү дээ. Хоёр өвгөн болчихвол харин жоохон тараад явчих хэрэгтэй юм уу? Нэг нь сатагийн хувцас нэг нь Монгол өвгөн зодолтой зогсож байгаа гэдэг. Нэгээс хаашлаар юм шүү дээ. За тэгээд за одоо хүн болгонд нэг амьдралыг үзэх үзэл байдаг шүү дээ. Тий. Одоо чиний хувьд яг нэг амьдралыг үзэх үзэл одоо залуу байхдаа баг байхдаа үзэжсэн үзэл одоо үзэх үзэл хоёрын өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн бол яг юунаас болж өөрчлөгдсөн бэ? Өөрчлөгдсөн. Одоо ингээд нэг 18-аас 20 нас чинь шилжилтийн нас байдаг шүү дээ. Тэнгүүт одоо яг миний нас чинь нэг 40-с 50 нас чинь. Тий 50 ч хүрээгүй л дээ. Гэтэ энэ бас шилжилтийн нас болчиход байгаа байхгүй. Тий. Тэгээд ер нь яг юу амар юм олон алдаанаас одоо нэг амьдралыг үзэх өнцөг өөрчлөлт юм байна. Бусдад хандлага бас өөрчлөлт юм болов уу гэж би бодсон. Алдаанаас шүү. Тэгээ түрүүс нөгөө би нэг амар ухаантай биш байхгүй. Амар олон алдлаа, зөндөөл амьдрал тууллаа, тэгээ сайн муу бүх юмыг үздэг. Тийм болохоор тэгээд нэг жоохон зөөлөн юм ханддаг болдог ч юм уу. Тэгээ бас нэг эерэг байхыг айгу боддог болчтой юм шиг санагддаг шүү дээ. Залуу ахтууд нэг тийм хомголон үндэ шарлагсан барьцсан нэг тийм л одоо нэг ойврогч гэх юм уу тийм дий. Тэгж явж байгаа гэдэг өмнө онгоцт нь алдна сэтгэлээр өмнө тэгж явж заацаж ер нь тэгж яваад хожих юм байхгүй бэ шалдын ми өөрийгөө зовоогоо тэгээ сүулдэ нэг юмд нэг арай нэг 50 ханддаг болооч гэх юм уу. Тиймэрхүү л болт юм шиг үү. Тэгээ угаасаа залуу байхад чинь нэг л одоогоо хөшөрч өгөл тэ ер нь баг байхад л юм уу. Тий. Бас ер нь л давлуун гэж ярих уу тий. Тий, ер нь давлуун омглон. Тий, омглон хөшөрөхгүй юм шиг ажилтдаг үеч байж л. Басаад залуу нас тийм байдаг юм шиг тий. За тэгвэл одоо хүртэл чи яг одоо хүртэл ойлгохыг хичээж би яг амьдралын нэг үе чиний нэг үе бай. Үргийн амьдрал юм байна. Тэгээ чиний амьдрал. Тэгээд одоо хүртэл ингэ ботхоор ойлгохгүй тий. Яагаад гэдэг юм. Түлэн арих удаг үе мэн л бодогддөө шүү дээ. Одоо ч ингэж ганцаараа нөгөө янз янзын юм бодож шүү дээ. Мань ингэж өнгөрсөн амьдралаар нь хүүхдүүдээ бодно, өөрийгөө бодно тэгээд биш хүүхдээж аав гэл. Тэгээд ингэ бодохоор нэр яах гэж одоо тэгж хүн битгий гээд ингээл одоо тий. За чи гэд хоолой чи өвддөө шүү. Зурны гуталтаа битгий гараа. Дулаан авч зузаан өмсөд гараараа чи хоолой чинь юу ачих үдээ өвдчих үдээ гэж хэлэхэд хүн заа гэд дулаан авч өмсөн шүү дээ. Би тэнгүүд эсэргээрээс байхгүй. Яг тэрнтэй адилхан зөвдгөөж. За чи гарч аваад арих ууч шүү. Битгий уугаараа тэгэрээгээ тахтал чи арих уучгаараа болдгоо шүү гэдэг тахтал гараа л арихаа уучдаг. Одоо яах гэж одоо юу гэдэг. Манай тэр амьдралаа нэр өндөө ойлгохгүй. Одоо тэр залуу нас руу л тэгэл үлдэх юм. Залуу нас нэг ээжтэй л гэж тэнэгэл ээжтэйгээд тэгэл өнгөрөөд. Ер нь яг та бодд юм аа нэр. Өстой ойлгохгүй. Хэлдэг нэг залуу нас эсвэл нийгэм рүүгээ буруугаж ихтэй бод. Манайхаа чи ер нь хүмүүс ер нь хүн гэдэг юм чинь өөрөөсөө буруугаа хайхаас өмнө бусдаас буруугаа хийх хайдаг те. Тэгэл одоо бол дээшээ дарга нар руугаа чих чинь те. Бидний амьдраад байгаа амьдрал гээл эсвэл тэгэл нийгэм болохгүй нэг л те. Яг өөрөө хичээгээд яваад бас болоход байсан байх та.
Ер нь нэр залуу нэг тийм хохирч сэтгэхгүй байсан биш. Одооны хүмүүс ч тийм болчих хохирч болсон шүү дээ. Юм л болгоос төр зэсэг нэмчихгүй байх, ингэхгүй байх гэд. Би ч бас залуудад архиуд багтаа тийм л шим. Хохирч юм. Миний ажлыг үнэхгүй байх. Эхнэр намайг ойлгохгүй байх. За би үл ингээд арай онцгой хүн содон гэж солиорол. Тэгээ одоо ингээд эргүүлээд өөрийгөө харахаар би зүгээр л энэ ч мэдэхгүй зүгээр ингээд юм багхгүй. Залуу багт нэг тийм хохирчийн дүр. Тэгээд нийгэм лүгөө буруу бас. Тэгэл одоо Монгол залуу нас руугаа буруугач гिच гэлээ. Залуу байсан юм аа гэл. Одоо яах вэ? Тэгэл яг ястал анхудаа амьдарч байгаа хүмүүс бүгд л адилхан яах вэ? Тэгээ тэрнээс ухаарад яач нэгдэж бас өөр байхгүй. За хүмүүс пүсүгийн талаар одоо андуурч явдаг зүйлс юу гэдэг буруу ташуу ойлгодог. Нэгдүгээр гэрэл зурагчны хувьд хэлэхээр хүмүүс намайг амар их буруу байдаг. Яг л би нэг нүд зураг авдаг. Тэгээ хөрөг зураг авдаг. Тэгвэл нөгөө ингэ нүд зураг авдаг гэдэг тэгэнгүүт. Энэ ингээд тэр охтуудтайгаа ингээ янз янз болдог байх гэж хүмүүс ихэнх нь их тэгж боддөг юм шиг байлээ. Яг одоо бас ингээд нөгөө урлаг гэдэг талаас нь хараад тэр хүмүүсээ ойлгоод тарцсангуу тэгж ойлгодог хүмүүсийн тоо харьцангуй цөөрцөн болов уу гэж боддөг. Ер нь тэгж боддтой. Тэр завшааныг ашиглаад одоо тэр модельдуудыг одоо жишээ нь ингээ хуучин найз залуу ч юм уу, үерхэж байгаа найз залуу ч юм уу. Тэр 18-тай, 25-тай янз янзд настай. Тэр зураг авахулж байгаа найз өсгүйгээ те над дээр зураг авахулж байгаа тэдрийг хардаад тахаар би гайхаад идэх байхгүй те. Зүгээр надтай тэгээ хардж байгаа залуучуудын үед би зүгээр нэр хэдий гэж бод. Намаг үүдэн татаад байгаа байхгүй. Найз охиноо доош нэгээд байгаа байхгүй нэр. Тийм биз дээ. Одоо нэг 25 та залуухан тэр гоё эмэгтэй хүн те 50 үрж байгаа хөгшин надтай ямар ч хүний санаанд буухгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхэд тэр ихтэн өөртөө итгэх тийм итгэдэггүй юм уу? Тийм тэнэг юм уу? Тийм харцсангүй юмыг одоо юу гэдэг юм тэгж ойлгож хардаад тэгж бодоод идэхэд би бол дотор бол жоохоо гомдж л явдیں۔ Хүн болгоны юу л ахalta те. Тэр октодын хүмүүс гомдд юм байна. Би өөртөө баярлалтай. Яах вэ болж гэн ийм залуу октодтой нэр холбогдно тий. Хүмүүсийн хэлдгээр бол одоо энэ сайханд намайг юу тоох вэ ер нь бол. Яг тэр хүмүүс одоо тэр модельүүдийн бодлохоор яг одоо байгаа залуу байгаа биега юу одоо ингээл одоо би хаага гоё ингээд төрсчүүлээд аваад үздэг чинь одоо өгшөж ирээд шингээ хараад би залуутай юм байсан гэж яах вэ эсвэл тэ нүдэд зурганы яг юу вэ гол яг нөгөө модельүүд нь болохоор яг бас нэг тийм хөө зоригтой. Одоо хинч гэсэн өөрийн гэсэн гоо сайханд одоо жишээ нь би харамсдаг байхгүй би ингээд би ч одоо өсөө урахгүй хадсан штэ. Би ч залуудаа ингээд өсөө урт ургуулжсэн байхгүй. Тэгээ яг ингээд ургуулах гэж явжсэн чинь эхнэртэй дайлцаад эхнэр чи заваа юм бүүст чинь бадга тайруул зүгээр засвал хүүхэн бишгээд хамаг ус ажиллаачсан байхгүй. Тэгээд одоо би өстэй зураг надад байхгүй штэ. Тэгэхээр чинь би залуудаа өстэй дэсэн байхгүй тийм үү? Одоо тэрийхгүй. Одоо урахгүй штэ маань. Тэр айгүй харамсалтай. Тэрнтэй адилхан эмэгтэй хүн гэдэг чинь тэр тусмаа нөгөө төрдөг. Тэ одоо нас ахын тэр задуу гоос ахна хадгалаад үлдчихээ дараа нь төрн тэр үний би тэр чигээрээ байх уу, таргалах уу, эсвэл турах уу, үргэлж тэр задуугаараа байхгүй болохоор нэг тийм зураг авахуулаад үлдчихэд тэдэрт маань бас дурсгалтай байдаг байх гэж. Найзын хувьд болохоор зүгээр бас ингээд яг тэр эмэгтэй хүний гоё би юг хараад тэ одоо ганцаараа зүгээр ингээд загтаа хувцастаа цувцгаж би гээд хувцастай батсан ч гэсэн харж шít. Үе энэ одоо ямар гоё уртгалтай энэ шилбэр нь ямар гоё булчилдаг ч гэдэг юм. Тэгэл тэрийг зүгээр ингээд алхаад сандалтаа алхаж явах өндөр өсгөд өмсгөөд нэг юм гоё гэрээсүүдэр нөгөөд авчвал бүр илүү гоё хараг. Тэгж би бас ганцаараа тэр эмэгтүүний гоо сайхны өөрийнхөө мэдэршнийг ганцхан би өөрөө мэдэрд үүдгш бусдад ингэж нөгөө харуул тэгээд тэг одоо нөгөө цэцэгтэй л зүүрлж болно л доо. Цэцэгтэй зүүрлэхээр миний хэлэх гэдэг юм тэ одоо би ч нэг хүүхэдтэй бас нэг хүүтэй. Тэгэл одоо миний хүүхдүүдтэй ядгаагүй залуу хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Тэгэд нөгөө шилжтэй нас нөдөөдөд одоо тэ одоо нэг одооны шилжтэй нас нөдөөдөд юмыг нөгөө хайрлж хардаг болчих шүү. Тэгээд тэр залуу хүүхдүүд чи би өөрийнхөө охин шигэд боддоо шүү дээ. Миний хүүхдүүдээс ядгаа юу авах вэ? Жоохоо явдаж. Тэгэд нөгөө тэр одоо нөгөө цэцэг байвал
Тэр цэцгийг те. Уйл ямар гоё цэцэг вэ гэд тастаад авчих юм бол би тэрийг тастаж авчиж 300 км газар явж байгаад би чамд энэ араа цэцгийг хардаг тэр цэцэг яг тэр байгаагаар харагдахгүй шүү дээ. Гандаад гундаад байхгүй болчихно. Зүгээр тэр цэцэг тэнд нь байж байгаа зургийг аваад тий авчиж ирээ чамд үзүүлбэл ямар гоё вэ гэдэг. Тэрнтэй адилхан тэр нөө цэцгийг чи тасна гэдэг чи дурлал гэж ярина. Нэг талаас шунс баггүй юу. Зүгээр юм болох гэсэн заваанд санаа шүү. Тэгхгүйгээр зүгээр л адилхан миний өгч ингээд одоо юу гэдгийг тэр хүмүүсийн ойлгох шиг би тэдэртээ унтаж хөвтөдөөвэл яг тэр цэцгийг тастаад аваад хүүсэнтэй л адилхан төлөвлөл болж шүү. Тэрэнд ороод зүгээр сайхан зургийг аваад хадгалаад хайрлаад үлдэн өгдөг чинь л урлаг тий. Тий урлаг талаас нь ингэж бусдад харуулах гэдэг. Тэр урлагийн чинь цаана бас хүндлэл хайр итгэвчл гэдэг одоо бас хэцүү шүү дээ нүд зурагч. Тийм. Монгол хэлцэлтээр явна. Монголд бас шинэ Тэгээ хуучнаас байсан баг. байсан. Би бол нэг сүүлдлэг нэг бараг 2-3 жилийн өмнөөс мэдчихэж байгаа шүү дээ. Тийм зөө Монголд бас ингэ зураг авд. Тий яг хуучин авч л байсан. Одоо тэгээ зурагч болвол би анх тийм нүд авч ирсэн, тэдэн онд нүд авч ирсэн гэж ярьж итгэдэг. Тэгээ яг хотод бол байгаад нүд зурагч. Би чинь болохоор бас яг тэр нүдээр нүд гэдэг нүд зургаараа хөрөг зураг хоёроор дагнцсан. Тийм юм баг. За одооны амьдарч буй одоо бидний амьдарч байгаа нийгэм тэ нийгмийн хувьд одоо энэ талаарх чиний яг бодож явдаг бодол хувь хүний хувьд тийм бүрсэн яг юу гэж энэ талаар жоом болох юм байна те. мэдгүй шүү дээ зүгээр нийгмийн тэ нийгэм гэж одоо хүмүүс ч гэсэн орж шүү. Би одоо өөрийнхөө үеийнхэнд аягүй дургу. Хоёр юм захимаар идэв гэх юм. Хүүхдүүд аягүй буруу өсгөд байгаа юм уу? Да анзаараад тах. Хитэх хэрэглүүлээд хүний үг авдаг болохоо хүний үг авдаггүй болцсон. Ингээд нөгөө загинж болдгоо. Тэгээд бидний үеийнхэн аягүй хөхнөдөж жохоо. Миний үе чинь тийм байсан. Баг багт ингээд надаас нэг л ахвал. Тэгээ би гудамжинд орцсон тамхи татчих дээд ангийн ах ч юм уу ичч ч юм уу ирээл намайг загнаад алгатаад дундаа чинь. Чи одоо яасан их тамхи таттай. Тэр хайр явсан байхгүй. Бид нэг бие биенийг ингээд тэр нийгэм ингээд тэр байрныхан бол тэр чигт тэдний үг тэгээд явж гэн буруу юм ээж бол очиод алгадаад авдаг тий. Тэгээд тэндэг өвгөн юмаа дааж чадахгүй нөгөө орцны өвгөн бол бид нар очиод үүрэл ингээд хүргээд. Одоо тэгсэн чи бид нар ингээд амар муухай хуваа ичсэн болчиход байгаа байхгүй тийм байгаа хэвээр. Одоо би нэг юм ингээд юм өргөөд ингээд даахгүй өндрч аль наадах чи өргөөд оруулаад гэх юм бол юу хулгаач вэ гэж харна. Тэгээд дээр нь одоо яг бид нар тийм амьдралыг туулж ирчээд яагаад ингэж бас юу вэ? Тийм хуваачсан болгоод байгаа юм бол гэж боддог. Хийх өөрийнхөө хөвгтийг харьлаа. Тэгээд бусдыгаа нэг жоох үл ашигаад байгаа юм шиг тий. Тэгээд одоо нөгөө шив гэл нэг хаяа фэйсбүүкээр яваал шүү дээ. Ингээд шивгээ охин дээр очиод нэг худалдагч охин руу дайраал. Тэгээд хаана газар ойцлол байчихт нөгөө манаа нэг 40-с дээш насны идэ мудакод очиод уртаа дайраал. Тэгж тэгээ юм итгэж чи юу шүтээ энэ одооны хүүхдүүд гэд. Бид нар нөгөө өөрсдөө трийгээ залуучуудаа өдөрдөж явах хэвээр хүмүүс байж жоохон онцгой зан гаргаад байгаа юм болов уу гэж байна. Залууч одоо ойлгодгүй. Тэр дээр илж яаж гэдэг яг нөгөө залуучууд ч гэсэн анх удаа 20 нас хүрч байгаа шүү дээ тий. Бид нар бол 18 нас үдцсэн, 25 нас үдцсэн, 20 нас 30 нас үдцсэн. Тэд нар ч анх удаа туулж байгаа. Тэгээ заад зөвлөхийн оронд жоохон тийм насаараа түрвээр дээрлэхэд идэх юм байна. Тийм тэрэн дээр л жоохон дургуйч жоох эмзэлж явдаг. Манай үе тэр нэг хоёр нийгмийн дунд социалист нийгэм байх бас ингээд те хуршууд одоо нэг гоё амь нэгтэй ингээд байраараа нэг юм гоё л байлаа шүү дээ. Ингээд годомжод гараал тоглоод ингээд бужигнаад байрны гадаа өвөнөр шатар тоглоол хүүхдүүд тэрүүгээр бие биентэйгээ нээж тоглоол. Тэгээ буруу юм хийвэл хүний ч биш өөрөө ч хүүхдээс адилхан загнадаг. Тийм л ш. Одоо тэгээд хүний хүүхд очиод загнахаар өчиг миний хүүхдийг инглээгээл. Тэс дээр ид чи өөрөөс бас жоох өөр л төлөөд үе юм да тий. Тийм тэгээ өөр л болол байл л та. Гэхдээ нийгэм цаг хугацаа үе өөрчлөгддөг ч гэсэн одоо бид нэр өөрсдөө бусдтай гоё залуучуудтай гоё үлгэр жишээ болоо явчихдаг бол тий. Тий одоо би нэг чамааг ингээд ажиглахаар яг чи тийм шүү дээ ингээд сошиал амир гоё эрэг үе чаддаг. Тэгээ би бас сая чамааг чиний юунуудыг санаад бодлоо. Би ч бас ингээд пестрэ амир эрэг байх боддог. Нэрэл одоо ингээд чи төрт ингээд яриг бол тэр урааныг ярьж болж ингээд амьдрал болохгүй юм зөндөд нийгэмд болохгүй юм зөндөд. Тэрийг чи хоёр ингээд шеэрлээ тэрний тухай
ингээд ингээд бичлээгээд чи бодохоор тэнд бухимдлаа гаргалаа гэд одоо юу гэх юм бит хоёр бас бусдыг л одоо тэгээд энэ хоёроос ахвал одоо ойр дотны хоёр дүүгээч ингээл орол хараад бүс багч одоо юу солиороод байгаа яац нэг юм чигээл ингээд бас нэрвт болж байгаа юм. Тэгээд бусдад нэг тийм хар энерги цацчихсан дөрвөл тийм сошиал орчиндаг бас зөв ашиглаад бас эриггүй хангалттай муу юм байна. Бас хангалттай сайн байгаа. Дандаа сайн нь болж бас түгэж ивэл гоё юм болов. Тийм байхыг хичээдэг шүү дээ бас. Харин би бас яг нөөрийнхөө сошиал юм дээр болгоо нэг ер нь өнхийдөө дандаа л нэг гэр бүлийнхаа өрөөндөө хүүхдүүдээ одоо шеэрсэн юмнууд одоо жишээлбэл Facebook-аас жишээлбэл ингээл ямар нэг юм шеэрлж байдаг юм memories дээр гараад ирж тээ хэдэн жилийн өмнө ингэжсэн би харахаж манай хүүхд чинь юм жоохон байсан биз дээ ийм байсан биз дээ манай хүүхдээс тэрийг баг үзээгүй дуртай байхгүй өглөө болгон нөгөө тэрийг надаас асуунаа тэр гарч ирж байна би хизээ ямар байсан бэ тээ тэгэхээр зөвхөн гэр бүлийнхаа юмд л хэрэглэх айгуу дуртай байхгүй юу тэгэхээр одоо манайхан ч тэгэл нэг юмний доор муу юм болох айгуу дур манайхан ч гэдэг гадаадд ч ялгаагүй тэгээ харлуулах тий нэг бичлэг хийчихээ дургуу би бол ингээ харахаар мачин дургуу зарим ингээ үзмэргүй юм байхад өнгөрөөж тах тэгэхээр гүмээ тэгэхгүй тэгээд тэрэн доор нарж ирээл өөрийгөө ч стрессүүдэл өрөөлийг ч стресстүүлээл тэгж яхаар зүгээр өнгөрөөгөө цорчвол тий таалагдахгүй л хайчаад ирэхтэй байхгүй таалагдахгүй бол зүгээр гүйлгчгээ бараг тийм аян болдгоо таалагдахгүй бол гүйлгчих гэх Годомжид явж байгаа л нэг хүнтэй таарахгүй бол тэрнийхээ ойноос хөөцөлтөө чи тэгээд ингээл годомжид хүн хэрүүл хийгээл явдаг л үст. Тэрнтэй адилхан заримдаа тийм хүмүүс ч бас байна. Зүгээр нэрээ эрэг байж чадахгүй бол чимээг өргөж сураад гэдэг тий. Тийм л юм баймаар юм шиг санагддаг шүү. Нэрээ одоо жишээлбэл би нэг хүнийг муу хэлэл стресстэй байдаг. Нөгөө хүн маань тэрийгэж мэдхгүй сайхан амьдраад явж идэг. Тийм шүү дээ. Тэгэнгүүт тэрнтэй л адилхан байхгүй тий. Тэгээ ер нь тиймэрхүү юм. Тэгэхээр энэ хандлагуудаа ч юм өөрсдийгөө л өөрчилжүүл ер нь юм өөрчлөгдөж байгаа юм шиг санагдаж шүү дээ. Өөрсдөө гоё эерэг байжвал тий. Тэгэхээр эерэг байхыг хичээж шүү дээ. Одоо залуучууд одоо ингээд би чинь эрдэнэт чинь нөгөө жоохон байхгүй юу? Тэгээ нөгөө гэрэл зурагч гэдэг талаас залуучууд мэднэ. Тэгээ нөгөө хүүхдүүдийн найзууд гэдээ бас айгүй хүмүүс залуучууд намайг бас таньж штэ. Тэгээд тэгэхээр чин тэдэртэй чи ингээ муухай харьцаад яж чадахгүй янз янз жоод чадахгүй тийм нөгөө амьдрал дээр ч гэсэн бас тэдэртэй нэг эерэг байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тийм. Тэгээд амхандаа нөгөө бас нэг зөв үлгэр дуурайд үзүүлчих юмсан. Одоо нөгөө сайхан нөгөө арих дар суухгүй арих дар суудаг бол энэ тухай яриач хэрэггүй л дээ эсрэг юм. Тэгэхээр нөгөө арих дар суухгүй байгаа хол байгаа болохоор харьцангуй нэг юм зөв байх юмсан гэж боддتي. Залуучдаа ч гэсэн тийм нэг. За сүүлийн асуулт. За сүүлийн асуултаар хэрв та хэн нэгэнд яг одоо хэлэх сэтгэлийн үг те яг хандаж нэг хэн нэгэн хүнд хандаж хэлэх сэтгэлийн үг байна уу те тэр хүн одоо байгаа ч гэж болно эсвэл өөд болсон ч гэж болно. Гэхдээ яг тэр хүнд юу гэж хэлэх байсан бэ? Хэнд хандаж хэлэх байсан? Өвөдөл одоо тэгтээ өвөө мөн байхгүй л те. Дээрээс таржлаа. Тэр нэг өвөөгөө амьд зэрэг байхад нь бас зөв амьдарч чадаагүй өвөө бас уусан шүү дээ. Тэгээд нөгөө миний ерөөс нэг хүүхд наснаас хойш ингээд ир хүн ямар ах хэвээр ингээд бүлгэр дуурайлыг манай өвөө үзүүлсэн байхгүй. Тэгээд ингээд юм лоо байхгүй, нэг зодод байхгүй. Тэгээд нэг буруу хараа суучин. Тэгээд нэг үг хэлэхээр аюу их нэг зүүр үг хэрэглэнэ. Тэгээд нэг ганц хоёр далаацтай үг хэлээд нам болчихдог. Тэгээд ганцхан би ч магтаад байгаа юм шиг манай нах дүүнэр бол өвөөг нь мэднэ. Ямар хүн байсныг. Тэгээд өвөөс ир хүн юм байх хэвээр юу байсан юм байна да гэж аюу их боддог ш. Тэгээд би нөгөө бурхан өвөөч нэг нас өндөр болчиход өөр хийдэг ш. За нөгөө гээд одоо хүчүүл гэсэн нэг ингээд юм ярина штэ. Тэнгүүд нь би надад дэрч төрөөрөө гэсэн. Яах өөр зайр хөөж жагаад намайг зовоон би самдарч төрөхгүй гэж хэлдэг гэсэн. Тэгээ одоо ч хүүхд болж гэж явах юм. Гэхдээ нэг ач зэд минь ирээсээ өвөөгөө гэж боддтой. Тэгээд намайг яаж хайрсан, намайг яаж өссөн яг тэр шиг би өвөөгөө ингэж миний ач болоод юм уу, зээ болоод ирэх юм бол яг тэр шиг нь хайрлаа. Өсхий гэж аяга боддтой. Тэгж л өвөдөө үг даймаар санагдаж байна да. Тэгэхээр өөч нь
өөдгөө айгүй ойрхон өссөн багтаа. Ойрхон. Одоо тэр ууж идэхээс өмнө гэсэн үг шүү дээ. Ууж тий хүүхдээ хасаад өөр намайг бидний ямар хүүхд биш тий. тий ууж аяа ихэд байсан. өөгийн ууж байсан. Тэгэхээр би ч өөрөө өвөө эмийг өссөн баг. Өвөө эмээ гэж аав ээж хоёрын танд хоёлаа бүр багт нь өнгөрцөн. Тэгэл нөгөө жоохон байхдаа тэгдэг байсан шүү дээ. Нөгөө сургууль 10 жил жоохон бага ангимаг байдаг. Тэгэл зуны амралтаар өдөө явчаал юм өөгийн давьсан, эмээгийн давьсан гэл хоорондоо ярилцаал тий. Тэгэл надаас сохор өөгийн давж байгаа дэрс гэж зохиогоо л ярьж тайжлаа. Тэгээ бодохоор өвөө эмээ өгдөд айгу атаархдаг байсан шүү дээ. Би ч аав өссөн байхгүй. Бүрсэцгээ мэддэг биш мэддэггүй юм чи. Мэддэггүй бэйс саяхан олсон шүү дээ. Тэгэл нөгөө аав гэж юм сайн мэддэггүй байж чинь л өвөө чинь л аавын оронд аав болно. Өвөгийн оронд өвөө болно. Тэгэл 21-т мэбэ дураа ингэ хөдөө их айлна. Тэр 21 чинь ингэ урд сууд нь хоёр тусдаш бүтэн суудалташ санаж байна. Тий. Мань тэнд нь ингэ голдон цогсоод өвөгийн мөрөн дээр ингэ налд суугаал тэгэл тэгчтэй тэгэл. Тэгээд энэ тангийн аж ахуй гэжээс данддгүй шүү дээ. Одоо гарцсан. Тэгээд амар гоё дурсамжууд үлдсэн. Өвөө эмээтэй үлдсэн. Хамт өнгөрүүлсэн. Тэгэхээр чи сайж нэг өвөө айгуу гоё үлгэр жишээ болсон те яг эр хүний талаар. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо ингээл үр хөвгтдээ залуучуудтай ингээл яг нэг гоё үлгэр жишээ өөрсдөө хичээл гоё үлгэр жишээ болчвол тэр хүмүүс хараалаа нэг иймэрхүү хөшөрчих юмсан те нэг иймэрхүү яачих юмсан гэж бас бодтолно. Жишээлбэл тэгэл манай хүү гэхтэл жишээлбэл нэгдүгээр ангийн хүүхдэл том болоод аав шиг болно гэл те. Тий. Аав шиг гоё юу болно. Хоол хийдэг хүн болно гэл те. Эсвэл аав шиг юм ингэж дуулна ч юм уу те. Яг тэгэл бодохоор яг хүүхдүүдтэй гоё зөв үлгэр дүрэл босоод амьдарч байгаа юмсан те. Тий. Нэг сонин түүх ярихад ингэжсэн байхгүй. Би чинь нэг эмнэгийн гишүүн болоод ингээ нэг том пажеротой том дугуйтай нэг өндөр пажеронд эмнэг гүдүү би логотой. Тэгээ бүр хизээс үлд нь ингээд явж исэн чинь нэг задуу ирж байгаа. Одоо манай энэ хоёр шиг л. Нөгөө сайн уу ах гэдэг. Би үл танихгүй шүү. Нөгөө сайн гэдэг өөрнөгийн үжингогийн ангийн хүүхэд байх гэж бодож байгаа гэсэн чинь би ингээд намайг би 3 4 дугаар ангид байхад ингээд таныг машин онц явж харахаа хаста энэ ямар гоё юм шиг таах вэ гэж боддог байсан ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэг яхаа одоо ямар машин тавьчих нэг амар том дугуйтай юм машинтай тэгэл та нар чи ингээл 5 2 3-аараа тийм том хар машинатай ингээл явдаг байсан юм шиг гэл тэнгүүд би тэгээ бодсон. Юу юм бэ? Одоо бидний насных юм шүү дээ. Угаасаа ингээд өссөн үсээгүй одоо энэ залуучуудын инфлюенсер те нөлөөлөгч болох нас юм байна. Тийм ээ. Тэгэд би тэрнээс хойш ингээд тэр эмнэгийн клубын шинэ гишүүд орж ирэхэд нь хилдэг байсан. Захидаг байсан тийм дөрөнтэй замын өдгөний дөрөв зөрчихгүй. Дөрөвдөө тэгж яагаад тэгэхээр би чиний айдууд дөрөв зөрчих жийл ойлгоо. Энэ заах нэг удаа гэд. 4 настай 4-р ангийн 5-р ангийн жоох хүүхэд за энэ ах хэвээр амар гоё машин ундаг ах гэсэн чинь нөгөөтг нь ингээд улаан гэрлээр дахиад ингээд ах юм бол гэсэн ингээд хүүхдийн нөгөө тэр хүлдэлт. Тэр тэдний задуучуудаа бид нэг зөв хүмүүж одоо зөв суурийг тавьж өгөхөд бол яг одоо манюсын нас бэлтгэж бод. Яг нөлөөлөгч болдог. Өссөн үсээгүй бид нар зөв байх хэрэгтэй нэг чиний илтгэр тий. Одоо хүүхд гэж хэлж байгаа нэгт одоо тэрний цаана ингээд одоо чи гоё хоол идэг заяас бүдгэтгэхэд чамааг бас ингээд тодорхой хэмжээнд идэг хүүхдүүд хараад явчих шүү. Өө энэ ах нэг юм гоё сахалтай ах байд шүү гэл. Өө сахал гэснээр сахлаа хэр одоо болов. Үеч нах аав болоод оргосон шүү. Одоо яг энэ байгаад энэ аваагүй тий. Тэр наваагүй тэгэл тэр чигээрээ явчих. Тэгэл жоо ууртал хорон тайрчаал тэгэл явчихсан. Сахал ямар нэг сахалны талаар нэрээр хальж байгаа ярих. Тэгээ одоо ингээл хүмүүс харахаар аюу муухай заваан байлиар гэж ярьдаг шүү дээ. Тий. Энэ сахлыг чи өдөрт 2 3 угаан тий. Тэр амир гарчлага шаардна. Тэгж яхад чинь тэгэл тэгж мэж ярих. Би эхлээд амир эмдэлдэг байсан үлдээ тавхаач. Одоо манай охин гэхтэл одоо төрөөл сахалтай хүн харсан. Тэгээ ямар ч юм сахалгүй эрэхтэй хүнийг харахаар нэг сонио харагдаад байдаг шүү дээ. Тэгж мэгэл ярьдаг. Тэгээд тэнгуэл багасаа л угаасаа хараад байсан хүн. Тийм сурцсан байна. Аавгахан ч гэсэн бас муу сахал байгаа гэж тий. Тэгээ чамаа харин бас ялгаа байхгүй сахалтай. Харин тэр нөгөө алиадч өвлийн үгний ажил хийхээр тэгээд жилд нэг 2 удаа тавчаад байгаа юм. Тэгээд яг овоо өөрөө ургаж яхад нь тэгээд яг 5 сарын 31, 12 сарын 15-нд сахал зат байгаа тий. Тэгээд би сахалтай байснаас хүүхдүүд баярлуулаад явчих гэж одоо айгүй дуртай автчих. За одоо яхах вэ гэл.
Би ч дараг сахалтайгаа тэгээд бүгдийг угмаасаа явцсан ч бас гарал ингээл. Тий, будаг мундаг. Одоо тэг юм өгч зуулна. Би бас сахлаа авахгүй гэнэ нэг будаг яаж яагаад иргэчдээс яа гэм үгүй бас бодол гайхаад. Арай л бас яг нөгөө жинхэнэ харагдах бах тий. Тий. Би ч одоо айд шүү дээ. Хүүхдүүс ахилахгүй хүүхдэрээ өвөө гэж гүйж таав сахан татчул яана гэдэг. Тэгэх юм бол өвөөшдөг шовцсаага нөхөр гараад ирэх бодог санаад байна. За тэгээд ямар ч 10 асуулт асуугаад дуслаа. За тэгэл баяа чөлөөтэй ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Тэгээд чадан ядна хариуллаа. Зарим нь ч жоохон нуфсаад олон юм ярьчих шүү. Зарим нь ч жоохон гутуулж явчих шүү бол. Тий.